Өнөөдрийн зөвлөгөөн дээр бид нэр архивын дэрэл буюу одоо байгууллагын санхүүгийн бичвэрнүүдийг үүсгэх хэрэгэлдэг архивын дэрэлийг танилцуулна. Архивын дэрэлийг худалдаж авахад дотор нь юу байх хэрэгтэй гэвэл дэрэл нүрэ байна, хавчигч байна, 7 см орчим хүртэл зузааныг хавчих зорилттой байдаг. Булан баригч байдаг. Хавчигчдаа тогтоох болт. За мөн моторын сайтад патроных нь төлхөр байна. Дөрвийн өрөм буюу өөрийнх нь архивын стандарт өрөм. За энэ дэгийн өрөм нь энэ дээр нэг запасаар нэг, өөр дээр нэг ингээд хоёр ирдэг байна. Боох зорилттой альтер ирнэ. Запас буюу бидний тест үзэхтэй утас бас ирнэ. Архивынхаа үлдэж байгаа утсыг болохоор нөхөр доороос нь гаргаад дээш нь гаргаж хийгээд үүнд одоо сүлдөгч байгаа. Сүлдөгч рүү чинь оруулаад одоо баруунаас зүүн тишээ илүү гаргаж ингэж тест хийнэ. За бидний нөгөө булан баригч хавчигч хоёрын хооронд нь одоо болтоор тэрхэл боогод хийгээд ерөөхдөө ийм хэлбэртэй болно. Энэ яг хөвгтэй бид нэг цааснуудаа архивын материалыг хийгээд дахиад авчихад аюу их юмсан байна.